Бид хишиг өндөр суманд хогоо их усвэр дээр нь зохистой ангилах тогтолцоог нэвтрүүлж өмнөх бичлэгээр танилцуулсан хог хаягдал зохицуулах төвийг нээх үед зарим иргэд маань хогоо хэдийн маш сайн ангилдаг болсон байсан. Тэднээс бид цөөн асуулт асуусан юм. Хог ангилна гэж мэддэггүй байхдаа бол бүх хогийг нийлүүлж гад хогийн хөдөл дээр аваач хайдаг гэсэн. Яг л хогийн цэг хаана тэндээ аваач хайдаг гэсэн. Ер нь монголчуудын заншлаар одоо ер нь хогийг бол хамаагүй хайдаг байлаа. Яагаад гэвэл тэр ангил гэдгийг мэдэхгүй. Тэр байтхаа ингээд бөөнөр ингээд өшөдөр хогийн цэг дээр асгадаг. Ийм л байли яхаа. Ер нь бол үүссэн хогийг бүгдийн л нэг бөөнд нь нийлүүлээл пошкондоо бүгдийг хийгээл тэгээл дүүрэхлээр нь хогийн цэг рүү авчиж хайдаг гэсэн. Өмнө хог ангилахаас өмнө бол ерөөхдөө бүгднийг цогцолол хогийн цэг дээр авчиад хайчдаг байсан. Бөөгнүүлэл ерөөсөө. Ер нь энгийн зүгээр пошкондоо хийгээл уламжил тарах гэх юм уу одоо тийм ээ. Одоо бол ийм хог ангилдаг одоо тийм систем манай Монголд бол ерөнхийдөө хэцүү. Тийм учраас бол ерөнхийдөө нэг пошкондоо хийгээл тэгэл хогийн цэг дээр авчиад хайдаг. За манай хог ерөөсө тэр чигтэл хогийн жалга дээр юутай хийдэг л хаягддаг байсан. Тий. Хогны машинаар л ачаа явуулчихдаг байсан шүү дээ. Маш их хог гардаг байсан. Манай сумд одоо экосум гэж хог ангилдаг төв орж ирээд тэгэл тэрний сурчлагаанд суусан маш их олон хүнд хүргэсэн байх гэж бодож байна. Тэрний хүчээр биднүүд өдөө болтол одоо хогийг ангилах хэрэгтэй юм байна. Хог ангилах юм бол манай сумын ирээдүйд хэрэгтэй юм. Хогийн цэг маань чи ингэж их хогтой болохгүй мэн гэдгийг мэдэж авсан. Экосумынхны л хүч гэж бодож байгаа. Залуучууд бид нар одоо хогоо ангилаад аль болох байгальдаа хог тарихгүйгээр ингээ байгальтаа дасан зохисоо амьдрахыг одоо ер нь миний төрөнд аягүй хүсдэг болсон. Тийм учраас хогоо одоо аль чадхаараа бол ангилж байгаа. Яг өөрөө санаачлаараа тэгж ангилж эхлэхээр шийдсэн бол бас байхгүй. Экосумын юу эхэлснээс хойш ангилах нь зөв юм бэ? Ийм сав ингэж ангилаад ингэвэл бас зүгээр юм байна гэж ойлгоод сургалтанд нь бас хамрагдаад тэгэл ер нь бол савыг аваад ангилж эхэлсэн. Тэгээ би ер нь хог ангилах гэдэг асуудлыг гадаад орнд нэг 3-4 жил амьдралаа. Канадад өөрөлдөл. Тэгэхэд тэнд л тэгж ангилдаг. Тэгээ би энэ гадаад орноос энэ хог ангилах асуудал том чухал юм да. Шил нэг тусдаа хоолны үлдэгт яаныг тусдаа энэ бүх юм тусдаа гэдэг л дээ. Хогоо тогтмол ангилах нь бол ерөнхийдөө бол байгаль орчин экологи тийм ээ бидний өхний амьдрал авахд хэрэгтэй гэж л үзэж байгаа. За хог ангилахтай зэрэг хог баг гардаг. Ангилсан хогоо нөгөө экосуманд аваач өгчдөг. Тэгтээ зэрэг энэ наан үлдэж байгаа үнсэл малын баас юу хоёр л гарч байгаа. Жохо ясус тийм л юм гарна. Тэгээ өөр нэг юм гарахгүй. Одоо бас нөгөө гялгар цаасыг чинь бас хайцсангууд татгалзаад байна шүү дээ. За хэцүү зүйлч ер нь их гайгүй дээ. Гэхдээ бол нэг урд нь шууд бүгдийг хайчдаг ус болохоор эхлээд бол шууд бүгд хогоо нэг савндаа хийчээ сүүлд нь ангилдаг байсан. Гэхдээ юу нэг хэцүү байх одоо ингээд сурчих юм бол ер нь чинь илүү хөдөлмөр байхгүй. Тэгэл тэр лазан тэнд нь хороо хогоо тэнд нь ингээд хийгээл явчих юм бол тэнд дэр үнээс гардаг юм өдрүүдээ хийгээд ажиллашгүй дээ одоо тэгэл. Эхлээд бас мэдхгүй бүгдийг ангилна гэж ойлгож байсан. Гэрт цуглуулж байгаа ангилж байгаа хог маань зөндөө олон болчихоо. Тэгээд гэрт яг ангилах хогийн асуудал, савны асуудал, багтаамжны асуудал байгаад байгаа. Нэг хэцүүсэдийнхэн байхгүй шүү дээ. Шуудаа сав нь байж л дэвэл бид нар хогоо ангилчихна. Ер нь одоо хэцүү зүйл одоо ер нь юу байх те хийгээд болгоё гэхэд зүтгэл ер нь тэгээ болно шүү дээ юм тийм ээ. Заавалч хоёрыг нэг хэцүү талаас нь харах биш. Хялбараа өөрөө хий гэсэн сэтгэхүйтэй л болох. Үгүй одоо тэгээд яг одоо шил лаз интервал надаас манахаас багах юм аа. Бэрхшээл бол байхгүй. Ерөөсөө шуудаанда тусд нь хий чинь үлдсэн хогоо л хайдаг. Үлдсэн хог нь их маш бага гардаг болсон. Цушаахтаа нөгөө айгүйх удаж байгаа. Дээрээс нь чихээл байгаа л бол.
Тэгээл нөгөө сардаа тийшээгээ нөгөө техник өгтөөл жоох асуудал байгаа. Тий. Одоо ерөөд бол англиад ерөөд бас анх эхэлжсэн бол нэлээ суралцаад бас таашаага сураад явж байгаа хувьд ерөөд бол нэлээ гайгүй байна. Одоо хуванцар саваа ногооны хальс энтри бол тусад нь аваад тэргээ одоо мал юунаа тижэл тойлооч юм уу аль болох хогог баг гаргахын тулд ерөөд хогоо англиад англисан хогоо экосомныхаа авчиад аль болох байгаль дээр хог баг гаргах гал хичээгээд. Одоо тийм айхтар саад бэрхшээл ерөөхдөө байхгүй шүү дээ. Одоо ерөөхдөө бол энэ нийшиг орно гэдгийг бол ерөөхдөө анхны мэдгэдэггүйтэй тийм ээ. Тийм болчих жолоор хуванцар нэг, одоо гэлгаруут нэг, одоо шил лаац нэг тийм ээ. Ингээл англиар гаргачихвал ерөөсөө тэрэнд нэг хүндрэл очроод байхгүй л. Нэг саад бэрхшээл тулгархгүй. Би одоо манайхаас бол яг ундаанаас жоохон гарах гэдэг хүүхдүүд ундаа их уудаг. Би бас ундаа уудахгүйс надад үзэлгэн тэгэл дийлдэхгүй лээ. Тэгээд энэ удамжаар хийсэн хогийг хамж автраад хийчдэг байхгүй юу. Тэгэхгүй бол удамжинд бас аюу муухай харагдаад байдаг. Учираас дандаа хашаанахаа урдл хойтлыг авдаг. Одоо ер нь ангилж байгаа байгаа үед та нар чинь танай байгууллагаас одоо бүх өргүүдийг хогийн юм савтай болгочихсон байх. Тэгэхээр би ер нь ангилдгүй хүн байдгүй л сандаг. Одоо багт л ангилж байгаа хэл итгэж байгаа ус удаан бол тий. Тэгэд ингээд хүн юм хийж өгöd байхад чадах чинийгээр их багч болсон хийж байгаа хэл гэж ойлгож байгаа. Ангилдгүй айл байдгүй л гэж итгэж байгаа шүү. Одоо хогоо англиар сурчаарай. Бие биендээ нөлөөлөё. Ерөөсөө энэ хогоо их англиар сурчих юм бол манай суманд бол одоо ирээдүйдний хогийн зэг чинь ийм хогтой болохгүй мэн. Цаашаага англиад өгсөн хогнууд чинь давхар болоод янз янзын үйлчлэгэнд ороо явчихна. Тийм учраас хогоо ангилж сурыг бүгдээрээ хогоо ангилж үе гэж уриалж байна. Байгаль орчин экологи хайрлах хэрэгтэй. Одоо энэ манай орон нутагч одоо энэ хожиртын гол гэл ингээл яг чинь хогондоо дарагдсан байна, тийм ээ. Одоо ерөнхийдөө бол манай сум орон нутагч ингээд харахад л ер нь хог бол маш их байна. Тэглээд 2 англиар 3 англиад ингээ хийчихэд хүүхдүүд хүртэл ингээд сурчна, тийм ээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө хогийг маш сайн англиад байх ёстой газар нь цааш нь дахиад бүтээгдэхүүн болгож л сурах ёстой. Одоо Америкт ч юм уу одоо хөгжилтэй орнуудад бол хогийг авиж хаяхад биднэрт мөнгө төлдөг, тийм ээ. Тийм тогтолцоотой. Бид нар бол яг эсэргээрээ байгаа байхгүй. Тийм учраас ерөнхийдөө бол хогоо сайхан англиад цаашаа сурчаал гэж хэлмээр. Хогийг сайхан ангилж сурах хэрэгтэй байна. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол хогоо гадуур хаяхгүй баймаар байна. Хогийн цэг дээр хүргээ тасгчдаг баймаар байна. Би тэгжил хэлээд одоо тий энэ гудамжинд нэг тамхиныхаа хайрцгийг тамхиа татаад дууслаа гэхэд хайрцгийг кармалж ирээд хогийнхаа савнд хийдэг баймаар байна. Уусан ундааныхаа савыг тор савндаа хийж ирээд автраа тэр хогийнхаа савнд хийчдэг баймаар байна. Хүмүүстэй хандаж одоо хогоо бүгдээрээ ингээд англиад сурмаар байна. Тэгээд одоо сум орон нутагта одоо аль болох цэвэр сэмцэр юунит бол одоо эко сум гэсэн төрийн бус байгууллагатай бол энийг хамтран ажиллаад сумооч гэсэн эко сум тэр чигээр нь хог хаягдлгүй ингээд Монгол улсынхаа одоо нэг жишг сум болохыг тулд бүгдээрээ хамтдаа хичээцгээе л гэж хэлмээр байна та. Ангилахгүй байх нь бол ер нь бол бидний одоо нэг ирээдүйд болоо одоо энэ амьдарч байгаа орчныгаа бохирдуулах одоо эрүүл мэндийн асуудал маш их тулгарх учраас ангилах нь бол хамгийн зөв гэж бодож байгаа. Тэгээ яаж хийж агаад боломжоор ангилах л хэрэгтэй. Хогоо бол ангилаад тушаагаад бусад нөгөө техник ангилахгүй хогоо авчиж хогийн цэгтэй яах юм бол хог өсөлт бага өснө гэж бодож байна. Тэгэхээр бол яаж ивэл ангилах л хэрэгтэй.